Хайрт нөхдөө. Надад хэдэн хүсэлт байна. ертөнцийн эзэн Есүст итгэдэг бүх хүнд хайр ивэлэн харуулж хийсэн гмийг нь цагаатгсан учраас та нар үнээс хойш өөрсдийгөө түүнд өргөл болгон өгч зөвхөн түүний хүслийг дагаж баярлуулах ёстой. Зөвхөн ийм аргаар хүн ертөнцийн эзнийг үнэхээр хүндэлж байгаагаа харуулна. Та нар Есүст итгэдэг хүмүүстэй адил байх ёсгүй. Тиймээс ертөнцийн эзний хүчээр санаа бодол, зан чанараа шинжлүүлэх түн. Хүсэл бодлыг нь хүмүүс дагвал ертөнцийн эзэнд хэр зэрэг их тааламжтай байдгийг та нар тэгээд ойлгох болно. ертөнцийн эзэн надад хэр зэрэг хайртай болохоо харуулж хийсэн бүх гмийг маань уучлж тэрч байтугай Есүс Христийн төлөөлөгч болголоо. Тийм учраас би та бүгдэд зөвлөгөө өгөх хүсэлтэй. Хинч сайрхан бардамж өөрийгөө үнэн байдлаас дөвийлгэн үзэж болохгүй. ертөнцийн эзний хүчээр Есүст итгэдэг хүн бүр түүний өгсөн ямар нэгэн үүргийг биелүүлэх хүсэлтэй болдог. Та нар төлөв даруй байж өөрсдийгөө зөвөр үнэлж өгсөн үүргээс нь илүү юм хийн гэж бүү бод. Хүний бие олон эрхтнээс бүрдэнэ. Эрхтэн бүр тус тусын үүрэгтэй бөгөөд хоорондоо харилцан адилгүй мэдээж. Үүнчлэн Есүст итгэсэн олон үндэстэн бид түүнтэй нэгдмэл болсон учраас өөр хоорондоо бас нэгдмэл болжээ. ертөнцийн эзэн бидэнд янз бүрийн авьяас чадварыг өгч янз бүрийн ажил хийлгэнэ. Иймээс түүний өгсөн авьяас бэлгийг ашиглан түүний төлөө амьдарч ажиллах нь зүйтэй. Жишээлбэл ертөнцийн эзэн биднэр өөрийн үгийг дамжуулах хүсэлтэй бол бүрэн итгэлтэй ярих хэрэгтэй. ертөнцийн эзэн бусдад тусламж өгөхийг даалгавал үүргээ аль болох сайн гүйцэтгэг. ертөнцийн эзэн та нараар өөрийн сургаалыг заалгах санаатай бол сайн зааж чаддаг байх нь зүйтэй. ертөнцийн эзэн та нарт бусдыг зоригжуулах үүрэг өгсөн бол үүнийг урамтай биелүүл. Хүнд мөнгө өгч туслах дуртай бол өгөөмөр сэтгэлээр ханд. Есүст итгэгчдийн хурлыг удирдах хүн ажлаа чин сэтгэлээс хичээнгүйлэн гүйцэтгэх ёстой. ертөнцийн эзэн хэцүү байдалд орсон хүмүүст туслахыг та нарт даалгавал дуртаяа гүйцэтгэг. Та нар хүмүүст үнэхээр хайртай байх ёстой. Муу явдлыг цаг ямагт жигшиж, сайн үйлсийг эрхэмлэх түн. Бие биедээ ах дүүсийн адил хайртай байж, үргэлж хүндэлж байв. Та нар ертөнцийн эзний ажлыг хийж, бусдад туслахаас хойш сууж болохгүй. Харин түүний ариун сүнсийг авч Есүс Христийн төлөө үнэн сэтгэлээс зүтг. Хожим та нар ертөнцийн эзний жавхлант сайхан амьдралд орох учраас одоо ч гэсэн үүнийг бодож жаргалтай байх нь зүйтэй. Хавчлаг зовлонд орвол тэсвэртэй байж сур. Үргэлж ертөнцийн эзэнтэй ярьж байв. Есүс Христэд итгэдэг нөхөд чинь юмар дутагдвал тэдэнтэй эд хөрөнгөөн хуваалцаж, гэртээ урьж зочлох нь зөв. Хүмүүс та нарыг хавчвал энэ хүмүүсийг уучлаарай гэж ертөнцийн эзнээс гуйх хэрэгтэй. Тэднийг харааж зүхэж болохгүй. Бусдын баяр жаргал, зовлон гунгийг адилхан хуваалцаж байв. Хоорондоо ямагт эв найртай байцгаав. Бүү их зан гаргаж байв. Энгийн хүмүүстэй уулзаж, энгийн ажил хийв. Бусдын өмнө хизээч бүү ихрэх. Муу юм хийсэн хүнээс хариугаа бүү ав. Үүний оронд бүх хүнд сайн юм хийж өгөхийг хичээв. Аль болохоор бүх хүнтэй эвсэг байхыг хичээв. Хайрт нөхөд минь ээ. ертөнцийн эзэн хэлэхдээ зөвхөн бие хүнээс өшөө авч шийдэх хэрэгтэй. Би буруутай хүн бүрийг шийдэх болно гэснийг санацгаав. Энэ үг түүний сургаалд бий. Тийм учраас өөрсдөө өш хонзон авахыг хизээч бүү оролдов. Үнийг яаж шийдэх гэн зөвхөн ертөнцийн эзний дурын хэрэг мөн. Та нар өстөн дайсандаач энэрэнгүй хандаж, өлсөж цангасан үед нь унд хоолог. Тэгээд өст хүн чинь өөдгүй муу байдлаасаа ичиж, нүүр нь улайх болно гэсэн үг ертөнцийн эзний сургаалд бий. Дайсандаа ингэж хандвас зохим. Харин хор хонзон өвөрлөж, өшөө авах хүсэлд автаж болохгүй. Тэнхүү
харыг цагаанаар, мууг сайнаар дийлж сур.